Баскервихийн удмаг хэлмэгдүүлсэн нохоо. 5 дугаар бүлэг. 3 шижим тасрав. Шерлок Холмс бол ажил хэргийн тухай санаа бодлоос гинт хүндэрэн ангижирч чаддаг гайхамшигт чанарыг эзэмшсэн хүн. Тэр Бээр орчин үеийн Бельгийн зураачдын зургуудад бүхэл санаа сэтгэлээ зориулж, нөхцөл байдлын төвөгтдөгөөрөө биднийг эзэмдсэн хачин хэргийн тухай энэ 2 цагийн дотор ганц ч удаа дурсан сансангүй өнгөрөв бололтой. Шерлок Холмс уран зургийн хувьд тонч дөрхөн мэдлэгтэй хэрнэ. Зургийн үзэсгэлэнгээс гараад Норсемберленд буудал хүртэл дандаа уран зургийн тухай ярьж явлаа. Зочид буудлын давхрын сахиул биднийг тосон өгтөж, "Баскервилгүй, та бүхнийг дээд давхарт хүлээж байгаа. Гийчдийг эрэнгүүт оруулаарай" гэж хэлсэн гэв. "Канад буусан хүмүүсийн нэрсийг үзэж болно уу?" гэж Холмс асуув. "Үзээ үз та." Дансанд Баскервил гэсэн нэрийн дараа 2 тэмдэглэл байв. Ньюкаслаас гэр бүлийн хамт ирсэн Теофилиус Джонсон, Элтоноос шивгчин хүүхнийхээ хамт ирсэн Олдмор ахуй нар байна. Холмс жижүүрээс: "Джонсон гэдэг чинь миний хуучин танил биш байгаа да. Тэр мөн бол өмгөөлөгч, буурал толгойтой, жаахан хазардуу хүн юмсан" гэж хэлв. "Үгүй ээ. Джонсонгүй бол нүүснээ урхан эзэн. Кимч настай биш таны л үе байх. Тэр өмгөөлөгч биш гэдгийг та лагтай мэдэж байна уу?" "Яг мэдэж байна. Джонсон манайд олон удаа буудаг болохоор танилцаад хэдэн жил болж байгаа юм чинь." "Өө, тийм үү. Тэгвэл мартах юм алга. Олдмор ахуй гинэ. Нэг дуусан ч нэр шиг. Та миний сануучилсан явдлыг өршөөгөөрэй. Зарим үед нэг танилаа ирж яваад өөр нэг танилтайгаа дайрагдах байдаг шүү дээ. Олдмор ахуй бол бие муутай бүсгүй байгаа юм. Тэдний нөхөр дээр үед Гзостер хотын дарга байсан. Олдмор ахуй хот орж ирэх болгондоо манайд буудаг юм." "Баярлалаа танд. Би түүнийг өөр нэг хатагтайтай андуурсан байх." Гэд Холмс шатаар дээшээ өгсөж явах зур намхан дуугаар. Миний асуусан зүйлүүд маань нэгэн чухал зүйлийг олж тогтооход тус боллоо. Манай найзыг сонирхоод байгаа ус энд л буусангүй. Тэд нар Генри Гуан алхан бүрийг хичээн ажиглаж байгааг бид нүдэрээ үзсэн. Гэтэл тэд өөрсдөө нүдэнд нь өртөхгүй хичээн оролдож байдаг байх нь. Энэ бол олон юмд хариу өгөх зүйл шүү гэлээ. Жишээлхэд юун тухай байж болох вэ? Ядахтаа наад захна л. "Хүй. Найзаа, юу гэж хурж байна?" Бид дээд давхрын тавцан дээр гарч ирэнгүүтээ Генри Гуатай халз тулгарлаа. Тэр Бээр тоостой хуучирсан өрөөсөн шааха барьчаад уур омг нь хөрч час улаан борчгсон гүсээр гарч ирлээ. Ууртаа болоод хилэн оролдож байснаа арай гэж ам нээв. Өнөөдөр өглөөгөр огт мэдэгдэхгүй байсан Америк аялгау ярианд нь тодорсон байлаа. Энэ зочид буудлынх нь ер нь намайг хэн гэж бодоод байгаа юм? Нэг муу тэнэг гэж бодоо юу? Та нараар тоглоом хийлгэх арай болоогүй. Энэ этгээд миний өрөөсөн шааха олж өгөхгүй бол бөө юм болно гэж мэдээрэй. Би ч гэсэн хоширнож наргих дуртай хүн. Гэхдээ эндхийн нарганчингууд арай хитрээд байна." "Холмс гуамин. Па адуу болсон зүйлэл ирсээр байна уу?" "Тийм ээ. Ирсээр л байна. Олдохоос нааш юр амар заяа үзэхгүй. Та хурц шарангийн шин шааха гэж ярьсан биш үү?" "Тэгсэ? Харин одоо хар шааха алга орчиж." "Юу гэлээ гинэ? Тэгвэл та ч бас яг тийм болоод байна. Би угаасаа 3 хос шаахатай хүн. Хурц шарангтэй шин, хуучин хар, одоо миний өмсөд байгаа өнгөлмөд шааха энэ 3. Өчигдөр нэг хүрэн шааха алга болсон. Өнөөдөр босоход харыг нь авчихсан байна. За олов. Хариулаач. Ямар илэнцгээ хийж намайг гүлрөөд байгаа юм бэ?" Тэвдэн сандарсан сахиул тавцан дээр хурж ирлээ. "Олсонгүй. Би антан болгоноос асуулаа. Мэдэх хүн нэвч алга. За тэгвэл сонс. Нэг бол орой болоход миний шаахаг олсон бай. Нэг бол захирагчд очоод би одоохон явлаа гэж мэдэгдэн шүү. Шаахаа олдох байгаа. Олдно гэж би лав хэлье. Та түр төвчиж үзээч. Эцсийн удаа хэлэх нь энэ шүү. Энэ муу хулгай үүрлсэн байшинд чинь тоноол сууж чадахгүй. Ийм жижиг сажиг зүйлээр таныг үүмүүлсэн дуучлаарай, Холмсгүй. Эн чинь жижиг гэлтгүй сэтгэл төгшүүлэх зүйл мөн дөө. Та үнийг ноцтой зүйл гэж бодож байна уу? Та өөрөө үнийг юу гэж тайлбаршмаар байна? Би тайлбарлах гэж оролдох ч үгүй.
шал дэмий мөртөө ийм итгээд юм насан туршид минь тохиолдож үзээгүй. Ийм хажин гинэ. Нэрнч тийм юм байхаа даа гэж Холмс бодлогошронгүй хэлв. Та энэ тухай юу гэмээр байна? Үннийг хэлэхэд одоохондоо ердөө ойлгохгүй байна. Генриггүй. Эн чинь тунч эдрэтэ хэрэг юм. Энэ бүхнийг таны ав гахын эцэс босонтой холбоод ирэхлээр миний учрыг нь олж цааш харуулсан 500-аад ноцтой хэргийн дотроос хамгийн төвөгтэй нь болох байх. Гэвч миний гарт байгаа ганц зарим шижмийн нэгээс нэг нь энэ хэргийг тааварлахад хүргэнэ. Буруу шижмээс барьж аваад хөдөгчихвэл илүү цаг алдахаас биш эрт орой алин боловч зөв шижимд хүрэх нь магад. Бид зоогийн цагийг нин таатай өнгөрүүлэхдээ бид дөрвийг хамтаар хамарсан асуудлуудыг халт хөндөгтүүдийн ярилцав. Бид бүгдээрээ Баскервиллийн сууж байгаа тасалгаанд хурж ирсний хойно Холмс тэр хүний цаашид төлөвлөж байгаа төлөвлөгөөний тухай лавлаж асуув. Би Баскервиль хоол руу явна. Хизээ? Энэ 7 хоногийн эцсээр. Би таныг зөв шийдэж гэж бодож байна. Таныг Лондонд Сим отож байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэд нар юу нус, яах гээд байгаа юм гэдгийн учрыг ийм том хотод олно гэдэг амаргүй. Тэд хар санаа өөрлөсөн улс байгаа бол танд тулгараад байгаа аюулаас бид урдчлан сэргийлж чадахгүй. Өнөөдөр өглөө та нарыг манахаас гараад явхад хойноос чинь сэмхэн мөрдөж байсныг доктор Мортимер та мэдсэн үү? Доктор Мортимер суудлын дээрээ давхин цочиж. Мөрдөн гинэ. Хэн тэр вэ? Ямар хүн болохыг хэлж чадахгүй минь харамсалтай. Танаа айл хуршинхэм юм уу? Эсвэл Дартмурт байдаг танилуудын чин дотор өтгөн хар сахалтай хүн бий юу? Байхгүй. Агүй. Байзнараа. Тэгэлгүй яах вэ? Чарлз Гвен зарц Берримор өтгөн хар сахалтай. Тэр одоо хаана байгаа вэ? Баскервиль холд байгаа. Гэр орон сахиж байгаа хүн шүү дээ. Үнэхээр Лондонд ирчгээгүй, тэндээ байгаа эсхийг шалгах хэрэгтэй байна. Яаж шалгах вүлээ? Надад цахилгаан мэдээний нэг цаас өгөөч. Сэр Генриг ирэхэд юм биш нүү? Хаягийг нь ингээд бичиж орхив. Баскервиль холл, Берримор Гвайт. Ойрдут цахилгаан мэдээний газар байна уу? Гримпенд үү? Их сайн байна. Гримпений конторын даргад бас нэг утас явуулчихна. Берриморт хаягдсан утсыг гардуулан мөхөхийг хүсье. Эзгүй байвал буцаагаад Норсумберленд буудлын руу Генри Баскервилд явуулаарай. Ингээд болно. Берримор Девонширт үүрэгт ажилдаа байгаа эсхийг өнөө орой гэхэд бид мэдээд аван гэхэд Баскервилгүй. За их сайн боллоо. Тийм. Доктор Мортимер. Берримор гэдэг чинь ямар шүүхэн бэ гэж асуув. Тэр чинь энэ эдлэн дазарт захирагч байж байгаад нас барсан хүний хүүхэд. Ер нь Баскервиль холд амьдарч байгаа. Берриморт огтны 4-р үеийн хүн. Миний мэдхийн тэр RM2 бол хүндэтгэл хүлээсэн улс та. Тийм байлаа ч гэсэн Баскервиль холл эзэнгүү чихтэй үлдэж тэр ус чинь санаа зовж ажил гэсэн юмгүй амарлингуу сууж балаа нь магад байна гэж Генри Баскервиль хэлв. Тийм ээ, тэр үнэн. Чарлз Гвен гэрээслэлээр Берримор юм авсан уу гэж Холмс асууж байна. Хойлонд нь 500 фунт гэрээсэлж үлдээсэн. Тэд энэ тухай өмнө нь мэдэж байсан уу? Мэдсэн. Чарлз Гвен өгчөж юу магад гээд гэрээсэлсэн юм гайгүй ярьдаг байсан. Сонин юм байна. Чарлз Гвен гэрээсээр юм хүртсэн хүн бүрийг сэрдэх биш үсттэй та минь. Над бас 1000 фунт үлдээсэн юм гэж доктор Мортимер хэлв. Тийм би. Өөр ямар хүнд үлдээсэн бэ? Гэрээсийн бичигт нь янз бүрийн улсад багс аххан хүртэл сайн үүсд зориулж их хэмжээний өргөл заасан байна лээ. Харин хөрөнгө өвлөх нь бол Генри гойд дангаар оногдож байгаа юм. Тэр өв хөрөнгө чинь хичнээн хэмжээний үн цэнтэй билээ. 740,000 фунт. Холмс гайхсан байдлаар нүдээ эргэлдүүлнэ. Тийм 10 өв хөрөнгөний тухай яригдж байгаа юм гэж огт санаагүй шүү. Чарлз Гвен бол нэрд гарсан баян хүн. Гэвч бид түүний өмнөд цаастай танилцж байж л хөрөнгө хогчлын жинхэнэ өртгийг тодруулсан юм. Ерөөс өглөх хөрөнгийн нийт үн саяд төхөж байгаа юм. Бурхан өршөө. Энэ 10 олзны төлөө зүрх гаргаад үзээд алхахад яадгийг. Доктор Мортимер танаас бас нэг юм асууя.
Манай залуу түншид ямар нэг юм тохиолдлоо гэж саная. Тийм таатай таамнал биш л дээ. Та бүгд намайг уучлаарай. Тэгвэл энэ эдлэн газрыг хэн өглөх ёстой вэ? Чарлз Гуайн дүүсэр Рожер гэр бүлгүй яваад бие барсан болохоор Баскервиль Холл маань холын хамаатан Дезмондынханд л шилжиж таарна да. Джеймс Дезмонд бол бас л нас ахиж яваа. Вестморлендэд суудаг шам хүн. Танд баярлалаа. Энэ бүх жижиг зүйлүүд тун сонирхолтой байна. Та Джеймс Дезмондтай уулзаж учирч явсан уу? Уулзсан. Чарлз Гуайнд нэг удаа ирсэн юм. Үнэн шудраг амьдралхөөс нь тогтой, томоотой хүн байсан. Чарлз Гуай түүний амжиргааг хангаж өгөх гэсэн хэрн ятгаад болоогүй татгалзаж өнгөрсөн юм. Тийм даруй зантай хүн Чарлз Гуайн хөрөнгийг бүгдийг нь өвлөх болов. Удам овгийн юм болохоор зөвхөн эдхэн газар л түүнд шилжиж очно л доо. Харин одоогийн эзэгнэж байгаа хүн нь ямар нэгэн өөр шийдвэр зарт гаргаагүй байвал мөнгө нь түүнд очиж болох юм. Генри Гуай бол өвдөж авсан хөрөнгө хогшлоо. Өөрийн үзэнжээс янзаж болох шүү дээ. Генри, та гэрээсээ хийж гисэн үү? Үгүй ээ, Холмс Гуай. Түүнд хүрэхийн тух болоогүй л байна. Ер нь тэгээд ямар шүү байдалд байгааг дөнгөж өчигдөр их дууллаа. Гэлээч гисэн мөнгийг эдлэн газар хэрэгэм хоёр охин салгаж болохгүй гэж бодож байна. Манай талигач ахч бас яг тэгдэг байсан. Хөрөнгө мөнгө байхгүй бол Баскервиль Холлыг эзэгнэж суусан хүн өвгөд дээдсийнхээ нэр алдрыг дахин өөд татаж чадахгүй үсттэй. Ямар ч байсан газар, байшин хоёрын байгаа газарт мөнгө байх ёстой. Яриангүй зөв. Тэгвэл Генри, та ердөө хойш тавилгүйгээр диван ширлөө бушуухан явах хэрэгтэй байна. Тэгэхдээ таныг ганцаар явуулж явахт болохгүй. Доктор Мортимер надтай хамт буцаж очино. Доктор Мортимер бол эмчилж сувилах их ажилтай. Бас тэгээд Баскервиль Холлоос зайдуу суудаг хүн. Мортимер Гуай хичнээн хүсээд танд тусалж даанч чадахгүй. Та өөртөө хамгийн үнэнч, цаг үргэлж дэрвэдчин байх тийм хүнийг дагуулах хэрэгтэй байна. Та өөрөө надтай явахыг зөвшөөрөх юм биш үсттэй. Хэрэг явдал яадгаа алдах дээр хүрвэл би танаа руу ухсхийхийг бодно. Миний барагддаггүй их ажил, газраас ирэх олон янзын асуудлууд маань Лондоноос гадагшаа тодорхой биш хугацаагаар гарах боломж олохгүй байгааг та мэднэ газар. Жишээлж хэлэхэд одоо Англи улсын дотор хамгийн хүндтэй хүмүүсийн нэг нь айлхан сүрдүүлэхт ороогдчиход байна. Үүнээс гарч болох аюул сүрлийг ганц бий л арилгаж чадах учиртай юм. Ямар ч байсан би Дартмур руу явж тун болохгүй. Тэгвэл өөрийнхөө оронд ямар хүнийг надад өгье гэж зөвлөмөр байна. Холмс миний мөрөн дээр гараа тавьж. Энэ явдлыг миний найз гардаж авбал ёстой. Хизүү цаг үед бүрэн итгэж болох хүндээ. Үүнийг би туршлагаараа мэднэ гэв. Энэ санал чухам цэлмэг тэнгэрээс аянг буух адил. Тулхамдуулсан боловч би хариу хэлж амжаагүй байтал Генри Баскервиль гарыг минь чанга атхан сэгсчиж дуу ардан хийсэн нь. Доктор Ватсон минь, та юу гэх чинь сайн хүн бэ? Та намайг ямар байдалд орчиход байгаа? Бас тэгээд хэрэг явдлын байдал ямар шүү байгааг надаас дутуугүй мэдэж байгаа. Та надтай хамт Баскервиль Холлд очиж хамт байцнаавал тэр ачиг чинь хизээч мартахгүй гэдэл сүйд боллоо. Аживаа адал явдал бол ямар нэгэн онцгой сонин нарганыг өөртөө заавал хадгалсан байдаг. Бас тэгээд Холмсын хэлсэн үг. Тэр саналыг Генри Гуай хичнээн дотн хүлээж авсан явдал надаа тун сайхан санагдлаа. Би Баскервиль Холл руу дуртай явнаа. Энэнд зарцуулсан цагаач харамсахгүй гэхэд Холмс надад хандаж. Та надад маш дэлгэрэнгүй тайлан бичиж явуулж байгаарай. Яа харахгүй болох үе заавал бий. Тийм үед нь таны ажиллагааг би өөрөө удирдна. Бямб гарагт явхад болно байхаа, гэв. Доктор Ватсон танд энэ тохиромжтой сан болов? Бололгүй яах вэ? Тэгвэл явцын дунд л юм өөрчлөгдөхгүй бол бид хоёр Бямб гарагийн 10 цаг 30 минутад Паддингтоны галт тэрэгний зогсоолоос гарна. Бид суудлаасаа босож салах ёс гүйцэтгэж байтал Генри Баскервиль баярлан дуу ардаж тасалгааны болон тавиастай байсан шүүгээний дороос цайвар хөрөн шаахаа гаргаж ирлээ. Алга усын маань энэ байна. Бусад битүү тааврууд ч байсан ийм амархан учир нь олдохолтгой гэж Холмс хэлэхэд доктор Мортимер хачи юм да. Би зоогийн төрүүхэнд энэ тасалгааг нэгднэггүй нэгтсэн юмсан гэв. Би бас тэгсэн. Хаяагүй л онгоцсон.
Шахаа алга байсан гэж Баскервилл хэлв. Тэгвэл биднийг зооглож байх хоорондоор коридорын сахиуд агчирч тавьсан байна да. Өнөөх сахиулыг дуудан асуухад бас юу ч хэлж мэдэхгүй байв. Цааш хичнээн шалгаагаад базаалтаа юм мэдгүй өнгөрөв. Нэг нь нөгөөгөө солин хурдан өөрчлөгдөх тодорхой утгагүй энэ олон битүү таавар дээр бас нэг таавар нэмэгдэхэ. Чарлз Гуай эмгэнэгтэйгээр эцэс босныг тооцохгүйгээр тайжбарлаж хараахан боломгүй олон хэрэг явдал энэхэн 2 өдрийн дотор болж өнгөрчээ. Сонны хуудаснаас хайчлан авч зохиосон захидал сүүх тэргэнд суусан үл таних сахилт хүн. Эхлээд шинэ хүрэн шахаа алга болж дараа нь хуучин хар шахаа алга ууснаа. Одоо болоход хүрэн шахаа нь гараад ирдэг байна. Сүүх тэргэнд суугаад Бейкер стрит орох гэж явах занд Холмс хөмсөг зангид нь нухацтай харцаар гүлэрн явахыг бодвол бас л миний нэг найдаг. Өөр хоорондоо ямар ч уялдаагүй мэт бодогдох эдгээр баримт сэлтүүдийг нэгэн системд нэгтгэн оруулах гэж оролдож яваа бололтой. Ингээд ирэнгүүт тэрээр өрөөндөө суусаар үдээс хойш бүхэл оройг дуустал тамхины битүү утаан дотор бодол болон сууж өнгөрөв. Үдийн хоол идэхийг завдан байтал 2 ширхэг цахилгаан утас авчирч өглөө. Нэг утсанд нь Берримор гэртээ байгааг дөнгөж сая мэдээлв гэсэн байна. Нөгөө утас нь 23 зочид буудлаар орлоо. Таймсын хаажилсан хуудас олдсонгууд харамсна. Картрайт гэсэн байлаа. За Ватсон минь, ингээд 2 шижим тасраад өгдөг байна. Цөмөөрөө ам нийлээд хуйвлцсан юм шиг ийм хэрэгэл ёстой сонирн байдаг юм. Тэгвэл л сая нэг онгод орж ирдэг. Тэгвэл өөр л мөрөөр мушгиндөөхөө. Нөгөө танихгүй хүн сууж явсан сүүх тэрэгний хөтөж үлдээд байна. Тэр чинд үлдээд байна. Би бүртгэх кантороос тэр хүний хаяг нэр усыг лавлсан. Миний асуусан зүйлийн хариу одоохон хүрээд ирчиж магад. Хонх тарчирнан дуугарч ажлын өрөөний хаалгаар нэгэн том ир орж ирсэн. Тэрэгний хөтөж байхаас гарцаагүй тул Холмсын бодсноос ч илүү юм болсон хэрэг. 2704 номерын тэрэгний тухай энэ хаягаар лавлаж асуусан гэж кантор дээр ярьсан юм гэж нөгөө хүн яриа эхлээд. Би 7 жил хөтөж хийхдээ гонтгийн үг дуулж яваагүй. Юу нь буруудаж орхисон юм бол. Надад шууд хэлээд өгөх гэж бодоод өөрөө хүрээд ирлээ гэж ярив. Тэгхэд нь Холмс, "Эрхэм минь, та юунд ч буруутаагүй. Харин танд хагас соврын үгүй. Ганц асуултанд нууж хаалгүй хариуж айл гэхэд хөдөжж буртана. Хаанаас юмаа олж, хаанаа юмаа алддгийг мэдэх аргаалгаа. Та надаас юу асуух гэсэн бол?" гэв. Та дахиад над хэрэг болж юу н магад. Тэгэхээр хамгийн эхлээд нэр ус, хаягаа нэг хэлчихнэ үү? Намайг Джон Клейтон гэдэг. Бороод суудаг. Тарпи стрит. Гудамжны 3 номер. Ватерлоо гарт тэрэгний зогсоолын хажуухантай Шипли ярдад тэргээ тавьдаг. Холмс энэ бүхнийг бичиж авлаа. За Клейтон, та одоо тэрэгэн дотроос өнөө өглөөний 10 цагт энэ байшинг отож ажиглаж байгаад дараа нь Regent Street худамжаар явсан 2 хүнийг мөрдөж байсан тэр нэг хүний тухай яриач. Нөгөө хөтөж ихэд гайхан Холмсыг ширтэн харах бөгөөд нилээд зэвүүцэн айсан бололтой. Та чинь надаас муугүй мэдэж үн шүү дээ. Надад яриад байх юм чи юу байх вэ дээ? Тэр хүн мөрдөгч гэсэн. Тэгээд энэ тухай бүү чарчаад байгаарай гэсэн. За эрхэм минь. Тун ноцтой хэрэг юм шүү. Хэрв та надаас ямар нэг юм нуусан байвал тун эвгүй байдалд очихж магадгүй шүү. Тэгээд өөрийгөө мөрдөгч гэсэн юм биз дээ. Тэгэж хэлсэн. Танд хэдийд нь ингэж хэлсэн бэ? Мөнгө төлж байх та. Өөр ямар нэг юм ярьсан уу? Өөрийнхөө нэрийг хэлж байсан. Холмс ялан давсны тэмдэг тодорсон харцаар намайг харав. Өөрийнхөө нэрийг гэв үү? Тэр хүн тун гинэн хүн юм да. Тэгээд хэн гэдэг хүн гиндэ? Тэр бол мистер Шерлок Холмс гэдэг хүн гинлээ. Хөтчийн хэлсэн үг миний найзыг ёстой нэргэх шиг болов. Найзынхаа царай зүс ийм сүүрчгсэн байдалтай байхыг би насандаа хараагүй лээ. Тэр маань 2 минутын турш үг хэлж чадахгүй болов. Тэгж байснаа тажигнтал инээж гарлаа. Ватсон минь. Цохид гэдэг чинь ёстой л эндэ. Мөн ч мэрэгэн харуулсан байна. Нарийн ажиллагаа, хурдан шалмаг бодлын аль альнаар надаас дутуугүй энэ өрсөлдөгч аргагүй л давмгаалж байна. Энэ удаа намайг мөн сайхан дөнгөж гээч. Тэр чинь тэгээд Шерлок Холмс гэж юм биз дээ. Тийм ээ тийм. Тэр хүн өөрөө тэгж хэлсэн. Гот сайн байна. Тэр хүнийг хаанаас суулгасан, цаашдаа юу болсон тухай ярьж өгөөч.
Өглөө 9 цаг хагасын үед Trafalgar Square-ийн тэнд явж байтал дуудсан. Би мөрдөгч хүн гэж хэлсэн. Хэлсэн бүгдийг нь ёсоор гүйцэтгэж, илүү дутуу юм шалгааж асуухгүй байвал 2 гинэ өгнө гэсэн. Тийм мөнгнөөс яахан татгалзах вүлээ? Би түүнийг Норсенберленд буудалд хүргэж өгөөд хүлээж байсан. Тэгтэл тэндээс 2 хүн гарч ирээд морин тэрэг дуудаж суугаад "Канаа энэ гудамж руу явсан." Яг энэ байшин руу явсан гэж Шерлок Холмс хэлв. Тийм ч байж магадгүй. За үүнийг ч тэр хүнээс асуусан дээр байх. Тэр чинь илүү мэднэ. Хорооллын гол дунд явж байтал зогс гэсэн. Бид лав бүтэн хагас цаг хүлээсэн байх. Тэгээд нөгөө 2 хүн хажуугаар өнгөрөн гарахт нь тэдний хойноос Бекер стрит гудмаар явж байгаад эргэж. Үүнийг би мэдэж байгаа гэж Холмс хэлв. Рижент стрит гудамж руу гартал дээд талын жижиг цанхон голгоод Ватерлоо галт тэрэгний зогсоод руу дахиулаарай гэж хашгирсан. Би ч жолоогоо духтарч аваад тавьсан. 10 минут болоод л хүрсэн. Хөөрхийн намайг мэхлээгүй. Над 2 гинэ өгчхөөд галт тэрэгний зогсоод руу орсон. Явж байснаа эргэж хараад "Хэнийг суулгаж явсан чинь танд сонирхолтой байхаа. Шерлок Холмсыг шүү" гэж хэлсэн. Энэ бүхэн ийм л байсан юм. За ойлгомжтой. Та дахиад дайралтаагүй үз? Үгүй, юр дайралтаагүй. Одоо тэр мистер Шерлок Холмсынхоо гадаад төрх байдлыг сайхан яриач. Тэрэгний хөдөж хүзүүгээ маажин төгдөрч. "Энэ чинь харин яггүй дээ. Дунд зэргийн нуруутай 40 төхөж яваа болов гэмээр танаас тохоо орчим намхан байх. Цэвэрхэн хувцалсан, хар сахалтай, цайвар цагаан царайтай, тархам дуу. Өөр хэлмээр юм аларда." Нүд нь ямар өнгөтэй байсан бэ? Үнэндээ ажиглаагүй. Өөр тогтоосон юм байна уу? Алга шивдэ. За тийм байж. Маа, хагас сойр нь аав. Тэр хүчний тухай ямар нэгэн зүйл олж мэдвэл бас хагас сойр нь өгнө. Баяртай. Та амар сайн суугаарай. Их баярлалаа. Джон Клейтон инээмсэглэн гарч одоход Холмс дал мөрөө хавьц хийж зориг шантарсан байдлаар инээх хийлэн над руу эргэж хэлгэн. 3 дахь шижин бас байдаггүй. Одоо бүгдийг эхнээс нэхлээд үздэг хэрэг. Мөн овжим итгээд юм да. Манай байшингийн номерыг Баскервилл зөвлөгөө авахар наашаа ирснийг мэдэж авчихад намайг Рижент стритийн тэнд хальт харангуудаа тэрэгний номер мэдчихлээ. Хөдчийг ирж сурч олно гэдгийг тэр дорхноос идэхдээ надаар жаал тоглоом хий гэж бодсон байна. Энэ удаад тун дөрөгтэй хүнтэй тулгарлаа гэж хэлсний минь сайн санаараа баацнаа. Би Лондон хотын дотор нийт ялагдлаа. Та Девонширт очоод үүнийг нөхөн байх гэж найдацгааж бай. Угаасаа л нэг сэтгэл төвшөтөд болох бишээ. Юу тэр вэ? Таны явах тухай л бодож байна. Ватсон минь, энэ том базаахгүй ажил шүү. Базаахгүй мөртөө аюултай. Энэ хэргийн тухай хичнээн их бодох тутам цаанаал нэг биш оргиод байна. Ватсон минь, таны инээгч юм аа. Инээж илвэ. Таныг осол эндэлгүй, эрүүл мэнд яваад Бекер стриттэй эргээд ирдэг юм бол би хачих баярлан шүү гэв. 6 дугаар бүлэг. Баскервилл Холл. Генри Баскервилл, доктор Мортимор хоёр болцсон өдрөөсөө өмнө ажил хэрэгээ янзалж дуусгаад хилэлцэн тохирсон ёсоор бид нар Девоншир орохоор мордлоо. Шерлок Холмс намайг үдэн гаргаж явахдаа бүх замын турш аян замын захиа занаа өгсөөр байлаа. Би хэнийг сэжиглэж байгаа? Ямар таамнал зохиогоод байгаагаа танд яахгүй. Тэгвэл танд ямар нэгэн урдчилсан итгэл төрж магад. Над одоо хамгийн нарийн тодорхойлсон баримт сэлт хэрэгтэй. Тэднийг хашуулж зүүрлэн үзхийг нь би өөрөө хийн. Та чухам юу сонирхож байгаа юм бэ гэж би асуув. Энэ хэрэгт ямар нэгэн талаар холбогдох бүх зүйл, ялангуяа залуу Баскервилл, түүний айл хөшүүдийн хоорондох харьцаа, Чарлз Гуайн бие барсан тухай шин зүйл гарвал бас тэмдэглэж аваарай. Сүүлийн хэдэн өдрийн дотор би 60 100 юм лалдаж асуусан боловч дайхуулаад байх үр дүн алга. Харин ганц юм л тодруулж амжсан. Энэ бол Чарлз Гуайн хамгийн ойрын өв залгамжлагч. Мистер Джеймс Дезмонд бол нас дээр гарч яваа үнэхээр ялдам сайхан хүн юм. Тэгэхээр энэ бүхэн түүнд лав хамаагүй шүү. Цаашдаа бид нар энэ хүнийг оролдохгүй орхиж болно гэдгийг баттай хэлж болно.
Тэгвэл Генри Баскервиллийг яг хүрээлж байгаа хүмүүс л үлдэж байна шүү дээ. Ирэм 2 Берриморыг шулуухан нэг тийш болгочихвол дээр юм биш үү? Том болдоггүй хэрэг. Үүнээс том алдаа байж болохгүй. Тэр 2 огт гимгүү ус байвал хитрхи хилс ажил болно. Хэрв буруутан байвал дахиад олдохгүй болтол үргээчвэн. Тэр ердөө болдоггүй хэрэг. Юу ч болсон хараанд байж л байг. Хэрв би эндүрээгүй бол тэр хавьд бас морь малдаг нэг хүн. 2 фермийн эзэн. Бодоход ёстой үнэн шудраг доктор Мортимер түүний гэргий байгаа. Мортимерийн гэргийн тухай бид юу ч мэдэхгүй байгаа. Дүү бүсгүйтэйгээ суудаг байгаль судлаач Степлтоныг мартаж бас болохгүй. Тэдний дүү бүсгүй тун сайхан хүүхэн гинлээ дээ. Цаашилбал Лефтер хоолд суудаг Фрэнклин тухай байна. Би түүнийг бас мэдэхгүй байлаа. Бас өөр 2-3 хүш бий. Энэ усууд л таны ажиглалтанд байх ёстой. Шившгээ тарихгүй байхыг хичээнэ. Буу авсан уу? Авахд илүүдэхгүй байх гэж бодож байна. Яриа юу байх вэ? Гар бууга өдөр шөнөгүй биедээ хадгалж, сонор сэрэмжээ ганц ч секунд гисэн сулруулахгүй яваарай. Манай танил найзууд маань 1-р зэргийн вагоны билет авчгаад зорчигчдын тавцан дээр хүдээцгээж байв. Доктор Мортимер манай найзын асуусан зүйлд хариу болгож өгүүлэх нь шин юм ердөө алга. Сүүлийн 2 өдөр биднийг мөрдөөгүй лав. Бид 2 энэ тухай дандаа санаж явсан болохоор хинч бидний анхаарлаас мултарч чадахгүй. Энэ өдрүүдэд та нар хамтдаа байцгаасан биз дээ. Өчигдрөөс бусад өдрүүдэд хамт байсан. Би ийм горин барьдаг хүн л дээ. Хот орж ирэхдээ нэг өдрийг бүхэлдэн зугаа цэнгэлд гаргадаг. Тэгээд ч өчигдөр Мис Заслын коллежийн музейвэр орсон. Би өчигдөр цэнгэлдэх хүрээлэнгээр очиж зугаалж яваа усыг харж байлаа. Иймээ тиймээ юм ердөө болоогүй гэж Баскервилл хэлв. Хооломс хөмсөг зангид нь толгоос ихсэрч. Гэлээч гисэн та том борчимгүй хөдөлсөн байна. Генри, та дагуул хөнгүүгээр. Гадагшаа бүү гараараа гэдгийг би гуйж байна. Тэгэхгүй бол муу юм заавал гарна шүү. Та өрөөс нь шахаага олсон уу? Олоогүй шүү. Ор сургахгүй алга болсон. Тийм би. Хачин юмаа гээд Шерлок Холмс гарт тэрэг хөдлөнгүүд аян замдаа сайн яцгаагаарай Генри гой. Доктор Мортимер бидэнд уншиж өгсөн хачин домгийн захиасыг сайн санаж яваарай. Тэгээд муу юм дагнан эзэмдэж байдаг шөнийн цагт хүдэрт намаг руу гарч явхаас болгоомжилж байгаарай гэж нэмж хэлв. Намайг цанхоор шаган харахад тавцан дээр зогсоод холдон яваа гарт тэрэгний хойноос цөхрөлтгүй ширтэж байгаа өндөр туранхай биетэй Шерлок Холмс тэр тэнд харагдав. Бид хурдын давхсаар газар хороож явхад сэтгэлд нэн таатай байлаа. Би аян замын нөхдөө ажигланх нь доктор Мортимерийн Спаниэл нохойтой наадаж явлаа. 2-3 цаг явсны дараа замын хажуугаар жирэлцэн өнгөрөх бор хөрс улаан өнгөр солигдсон тоосхон барилгын оронд боржим чулуун барилга байшин дайралтах болж эргэн тойрон хаалт хашаа барьсан өтгөн нугдунд улаан үнэнүүд няхногоо идээшлэн байхыг үзэхэд энэ нутаг хэдийгээр сүрхий чигэрхүү агаартай боловч уур амьсгал нь зүүн зүгийнхээс хамаагүй давуу ажээ. Залуу Баскервилл цонхны дэргэд зогсож төрлөх Девоншир нутгийнхаа барааг харахад баярлан баясаж дуу алдан явна. Доктор Ватсон, би эндээс явсан цагаас хойш мөн ч олон газар явж үзлээ. Гэвч энэ орон нутгийг юутай ч зүүрлэхийн арга алга гэж тэр хэлв. Девоншир хошуу нутгаа шагшин магтдаггүй тийм Девоншир нутгийн хүн хаанаас байх вэ дээ гэж миний хэлэхэд доктор Мортимер. Энэ бол ганц хошуу нутгаа гайхаж байгаа юм биш. Энүүгээр нутрлан суудаг ус амтан бас гойч шүү. Би данд найзынхаа пүнхгэр гавлыг л ганц харахад ирмэг зармэг үйлстэй, игц шулуун зантай, эртний кельт арсны төдөөлөгчийг биеэрээ үзхэн тэр. Талигаач Чарльз гой бол Гал, Иберийн холимог гойд хачин гавлтай хүнсэн. Генри, таач бүр хар баг наснаас аваад Баскервилл хооллыг үзээгүй хүн байхаа гэж ирэв. Манайх өмнөд дэргийн харцаа байдаг нэг бяцхан цуслангийн байшинд суудаг байсан болохоор би Баскервилл хооллыг ерөөс үзээгүй юм. Намайг 13 таа байхад аав минь нас барсан. Би ч таних найзуудтай очихоор Америк явсан. Тэгэхээр доктор Ватсон бид хоёр энэ нутгийг анх удаага үзэж байгаа улс. Би өнөөх хүдэрт намгийг гараад ирээсэ гэдэл хүлээж ядаж явна. Оо, тийм би. Тэгвэл та одоо тэр намгаа сонирхоочтэй гэж
доктор Мортимер хэлээд цонх руу заалаа. Ногоорон харагдах бэгчээрийн дөрвөлжин хэлбэрт талбайнуудын тэртээ долгиотон үзэгдэх ойн сэжүүр, дээгүүр зүүднээ тодорсон хий зүгнэл мэд арзайж сэрийсэн оройтой амьдралын ямар ч шинж тэмдэггүй зэрхий саарал толгод гарч ирлээ. Баскервилл тэр зүг нүд салгадгүй ширтэн харж явхдаа он удаан жилийн турш ойр дотны цусан төрлийн хүмүүс нь эзэгнэн амьдарч байгаад эцэс сүүлд нь ийм гүн гүнзгий мөрөө үлдээсэн догшин ширүүн хязгаар нутагтай танилцах явдал хичнээн их учир явдагтай болохыг сэтгэн бодож яваа нэгт. Биеийн тамирын костюмтай Тод Америк аялгуутай ярьдаг энэ залуу жирийн нэгэн вагон дотор миний хажууд сууж явна. Түүнийг ажигшим харахад мөнөөх эрх дарахтай захирамгүй догшин авигтай улсын удам гэдэг нь цаанаа л нэг илэрхий. Өдгөн хөмсөг, мэмгэн самсаа, эргэлдсэн том борнууд нь энэ хүний хүч чадал, ирэмгий зориг, бардам төрхийг илтгэнэ. Уруу царайд хүлэгт намгаас болж хүнд хэцүү юмд тулгарвас иймэрхүү хүн альва аюулыг бүрэн хуваалцах нь лагтай тул энэ хүний төлөө юунаас ч шантрахгүй байж болно. Аян замын нэг жижигхэн өртөөнд галт тэрэг ирж зогслоо. Багалтар биетэй боловч бузгай чамбай хоёр морь хөлсөн хөнгөн тэрэг намхан цагаан хашааны цаана зогсож байв. Өртөөний дарга болон тээш зөөдөг бусад улсууд бидэнд туслахыг ирмэлзэн тойрсныг үзвэл бидний энд хүрэлцэн ирсэн маань томоохон үйл явдал болсон бололтой. Хааш харваас сэтгэл дотно. Хөдөө нутаг байх боловч зорчигчийн тавцангаас гардаг хаалган дээр хаалангийн дүрмд хувц өмссөн хоёр цэрэг хурдан буу барьж биднийг ширтэн зогсох нь гайхмаар. Одгордуу царайтай болохдуу маягийн улаан бүрх малгайлаа авч Сэр Баскервиллд мэд дэвшүүлснээс хойш хэдхэн минут өнгөрөхөд бид өргөн цагаан замаар хадруулж явлаа. Замын хоёр талаар малын бэгчээр ногоорн харагдаж, шав хоройтой жижигхэн байшингууд ногоо моддын дундаас тодром үзэгдэх боловч нарны гэрэл дивээгдсэн энэ амар тайван хязгаарын тэгтээд нүдэнд хүйтэн үзэгдэгч толгодын оройгоор тасархайтан байх хүлэрт намгийн дүнсгэр хар зураас барайн тодорно. Манай тэрэг хажуугийн нэг замаар орж хэдэн зуун жилийн урд даваа олж хөвд нарсан өвсөөр хүчигдсэн өндөр шорон хашилтын хоорондоор явсан ховил харгуйг дарган өгсөж эхлэв. Улаан хүрэн өнгөд үхэр бүлөө жиргэний навчис тагнаа ус шингэх нарны туяанд гэлханана. Бид өгсөн явсаар бор саарлангийн бул чулууны загсраар хөөс цахруулан шөөгсөн түргэн урсгалд бяцхан голын давчуухан чулуунгүүрээр өнгөрөн гарлаа. Түргэн урсгалд бяцхан гол аяны зам хоёр нарс царсаар хашигдсан тал дундуур одсон үзэгдэнэ. Генри Баскервилл зам тахиралдан эргэх бүр сэтгэл хөдлөн шүүрс алдаж, эргэн тойрныг сониучлан харж биднээс энэ тэрийг асуун шалгаасаар явв. Тэр хүний нүдэнд энэ нутгийн юм болгон гойд сайхан харагдах боловч намрын шинж орсон эндхийн бэгчээр толгод нь миний сэтгэлд хөнгөн уйдгар төрүүлж байлаа. Шарлсан навчис газрын хөрснөө унаж, хийсэн дэгдэж явсаар хамаг харгуу дэлдэх дуун сүүл болсон зузаан өвсөнд аажим замхарна. Байгаль ертөнц Баскервилл холлын шин эзний хөл дор базаахгүй бэлэг заяаж байна да гэж би бодов. Хараач та минь, эн чинь юу гэж вэ гэж доктор Мортимер дуун алдан өгүүлв. Бидний замд ард зургасан шавх толгод харагдах нь хүлэрт намагт ойрцсны тэмдэг буюу. Түүний оройд хурдан буу бэлдэн барьсан морьтой хүн зогсох нь өндөгт байрлуулсан морьд хөш байдаг. Тэр хүн бидний яваа замыг ажиглан харж байв. Перкинс, энэ ямар учиртай юм гэж доктор Мортимер асуухад улаач суудал дээрээ эргэж хараад ийн хариулв. Энэ гяндангаас нэг хэрэгтэн оровчсон юм гинүүлээ. Түүнийг эрд сурсаар 3 хонлоо. Хамаг зам өртөөнүүдэд харуул тавьсан хэрн бүтсэн юм алгал байна. Нотлын улс ийм бүтэлгүй байгаад нь баах. Дургүйд байгаа гэв. Яагаад тэр үлээ? Уд мөрийн олсон хүнийг 5 фунтээр шагнана гэв биздээ. Тэр ч тийм л дээ. Гэхдээ 5 фунтэд найдах найдлага бараг алга. Харин нэг цагт хүчрээд хоолоо өгтөр чунал магттай байх. Тэр чинь нэг муу аахар шаахар хулгайч биш. Ёстой юунаас ч буцахгүй болсон хүн. Хин гэж хүн бэ? Нотинг хилд очиж хүн алсан өнөөх Селден гэж чинь. Тэр ярагчин ямар ч утга зориггүйгээр авирсан бүх үйлдэл боц балмад бөгөөд хүний амь насыг маш зэрлэгээр бүрлэгсэн явдлыг тухайн үедээ Шерлок Холмс гайхаж жигшин мөрдөж байсан учраас тэр Селдний хэрэг миний санаанд ихэн байлаа.
Түүний үйлдсэн ялт хэрэг үнэхээр урд хожид үзэгдээгүй зүйл байсан учраас шүүгч нар Селдний эрүүл саруул ухаантай байсан эсгэд эргэлзэж цаазаар авах ялыг гяндан торхоор сорьсон юм. Морин тэрэг толгод өгсөн дээшилхэд энд тэнд босгосон чулуун овоо, асаг гадны химхэрхийгээр хийсэн балар цагийн тавцан бүхий хүлэрт намаг цэлийн харагдав. Тэр зүгээс эсгэрэх хүйтэн салхи хавирга нэгтүүлээн. Энэ гунигт намгийн дунд ямар нэгэн нүхэн дотор хүн дүрст шуламс, хүмүүсийг үзен ядах бодлоор сэтгэлээ, зогоон, зэрлэг араатан адил хэвтэж байгаа да. Тэр итлээд бол хүний нийгмээс хөөгцсөн янтанда. Хуйхарцсан салхи, бүүдвэр тэнгэр, ил хүл талд нуугдан байгаа өөдгүй юмс бүхэн дээр энэ оргодол нэмэгдэх гэж. Баскервиль хүртэл дуу чимээгүй болж пардгоо засаж нөмрөв. Үржил шимт нутаг бидний арт талд тэр дор хоцорлоо. Явж өнгөрсөн замаа эргэн харвал нарны гэрэл туссан бяцхан голын ус, алтан туу задил гялтханан анжсаар хагалсан газар өтгөн ургасан бутанд туяа татан үзэгдэнэ. Улаан туяатай шар ногоонгийн том бул чулуутай даваан дээгүүр зам гарч ирээд явхад хизүүхэн болж эхэллээ. Бидний яваа замын дагууд огтхонч чимж янзлаагүй цуслангийн жижигхэн байшингууд байн дайралтна. Дараа нь олон зуун жилийн ширүүн салхинд мөрийж нугдээсэн, хатаж ганцсан царс, нарс модтой цомбогор аяг хэлбэрийн хөндий бидний нүдэнд туслаа. Ой модны орой дээгүүр хоёр шавх өндөр цамхаг харагдана. Манай хөтөж тэр зүг ташуураараа зааж. Баскервиль Холл тэр байна гэв. Эдлэн газрын эзэн сүүх тэрбэн дотор босож загсан харахад нүүдэн сэргэн гялалзаж хоёр хазарт нь улаан туяа оров. Бид нар хэдэн минут яваад дээрээ бодон гахаан толгойтой, хөгц хөвд болсон хоёр багантай, хээх хуар гарган хийсэн ширмэн хаалганд тулж ирлээ. Хоёр багнын оройд байгаа гахаан толгой нь Баскервиль удмынхний сүлдэжээ. Болж мууд нь нуруу мод нь ил гарчсан манаачин жижиг чулуун байшингийн дэргэд цоошин атлаа дуусгаагүй нэгэн барилга байгаа нь Чарлз Гвай, Өмнөд Африкаас авчирсан буян хишгийн төрүүчнээжээ. Хаалганаас дотогш хоёр игнэ болон ургасан өвгөн моддын мөчир бидний дээгүүр хоорондоо орооцолдно, гэрэл хааж бүдэг босгоно. Морин тэрэгний дугуйн чимээ дахиад навчсан шаржигнаанд замхарна. Шовдрох үзүүртэн байгаа байшингууд бүдэг бадаг төдий харагдах цэцэрлэгийн урт харанхуй хөндийг Баскервиль харангуудаа сэртхийн цочиж намхан дуугаар Хэрэг явдал энд босноо. Үгүй биш. Нөгөө талд байгаа улаан модод цэцэрлэг дотор болсон юм. Өг задгамжлагч залуу эргэн тойрныг игдүүцэн ажиглаж. Ах минь, иймэрхүү газар амьдарч суухдаа аль нэгэн цагт гай зовлон нүүрлэнэ гэж ёрлож байсанд гайхах юм алга. Энд чинь хинч гэсэн аймаар газар байна. За, гайгүй хагас жил болж амжаагүй байхад би энэ рүү чинь цахилгаан оруулаад ирнэ. Тэгэхэд ёстой танихдахгүй өөр болно. Үүдэндээ мянган лааны Эдисон, Сваны чийдэн асаж байх болно гэв. Бид цэцэрлэгийн цаад талд байх өргөн зүлгийг тойрч байшинд тулж ирлээ. Үдшийн бүрийд байшингийн нүүрэн тал тавцсан хоёрыг л ялгаж харлаа. Цонх болон сүлдний хүрээнээс бусад бүх зүйл орон говсөөр хэрэгцсэн буудлагын байрны онгорхоо бүхий хуучин цагийн шаталсан хоёр цамхаг байшингийн энэ хэсэг дээр сүндэрлэнэ. Түүний баруун зүүн талд хожим сүлд хар гантигаар хийсэн хоёр жигүүр холбогджээ. Олон давхар хөнгөн жаадтай цонхоор нэвт гарсан бүдэг гэрэл зүлрэн дээр пусаж өндөр янтантай шавх дээврийн дээгүүр хар утаа суунаглана. Генри, та тавтай морилно. Баскервиль Холлд тавтай сайхан морилно. Сарвчтай тагтны сүдрээс гарч ирсэн өндөр хүн тэрэгний хаалгыг онгойлголоо. Байшингийн үүдний гэрэлд нэг эмэгтэй гарч ирэв. Тэр бээр бас биднийг тосон ирж хайрцаг сав буулгахад нөгөө хүнд туслав. Сэр Генри, би ингээд шууд гэртээ харих уу та. Эхнэр маань хүлээж байгаа гэж доктор Мортимер хэлв. Та үлдэж бидэнтэй хоолонд идэхгүй юу? Тун горгүй. Ажилч дийлдэхэ байсан байх. Уг нь би өөрөө танд байшин дуртай яв үзүүлгэсэн. Гэвч Берримор үүнийг сайн чадна. Надаас ч илүү байх. Баяртай. Би танд хизээл хэрэгтэй болно. Өдөр шөн гэж зовлгүй хүн явуулаарай. Морин тэрэгний чимээ цэцэрлэгийн гүн дотор алгуухан замхарч том хаалга бидний араас чанга хаагдав. Бидний орж ивсэн хоол маань өндөр таацтай, хээнцэр гоё. Зайтай тэнгэр бөгөөд гүжир том царсан нуруу мод нь удаж харангуйтай болжээ. Амандаа ширмэн тортой, хуучин цагийн ханан зуухан шатаж байгаа модны чимээ тас нисгийн. Урт аян зам туулсан Генри Гвай бид хоёр жихүүцэн игдүүцэж галд гараа эцгээлээ.
Дараа нь тэр байшингийн царс модон хээ, өнгөнгийн шил тавьсан өндөр зуун цонх, Хьюстрийн бүдэг гэрэлд бараг бүрэг харагдах сүлд, бугийн толгой зэргийг санахын үзцгэлээ. Тэгээд Генри гуй. Би энэ бүхнийг яг их ийм байгаа гэж бодож явсан. Ёстой нэг өвөг дээдсийн голом түмэн байгаа үсттэй. Манай дээдэс маань энэ байшинд 500 жилийн турш үе үлрэн сууж байсныг бодоход мөн ч хачнаа. Ингиж дурсан бодоход л сэтгэл аяндаа сэрэх юм гэв. Түүний хөрслөг бор царайд идэр залуугийн химэр золбоо илхэн. Генри Баскервилл Хьюстрээс туссан дугуй гэрэлд багтан зогссон тул түүний урт ухт сүүдрүүд ханан дээгүр тусаж, улмаар ташиж налан явсаар игцдээр нь бөөгнөрчээ. Берримор бидний харьцаг савыг тасалгаануудад зөөж оруулсныхаа дараа ирвэж ирээд, ёсыг сайтар мэдэх зарцын хувьд бидний хажууд ирж хүндэлсэн байдлаар толгой мэхийв. Берримор бол өндөр нуруутай, сэтгэлд нийцтэй, цайвар цагаан царайд нь харшилсан өтгөн, хар сахалтай тохилог байрын ир юм. Хоол авчирхийг тушаахсан бол. Бэлэн босноо. Одоохон бэлэн болно. Та нарын өрөө тасалгаанд халуун ус бэлэн байгаа. Шинэ горим журмын үед олон хүн хэрэгтэй болох үз? Тэгэхээр эхнэр бид хоёр ихүү үедээ ингэсгийгээд байвал маш их баярлах болно. Юу н шинэ горим журм билээ? Ингэж л хэлэх гэсэн юм аа. Чарльз гой бол ганцаардмал маягаар амьдардаг байсан болохоор бид хоёр үйлчлээд дөнгөөл байдаг байсан. Харин та бол нэлээд дөртөйхон амьдрах үз? Тэгэхээр шинэ байдлаар янзлах байлгүй дээ. Тэгэхээр та эхнэртэйгээ хоёулаа халагдъя гэж байгаа юм шиг дээ. Энэ нь танд ямар нэгэн тохиромжгүй байдал төрүүлэхгүй бол тийм санаатай. Таны хідэн үеийн өвгөд дээдэс чинь Баскервилл хоолд амьдарч байсан ус шүү дээ. Анхныхаа алхмаас эхлээд дээр цагийн холбоо сүлбээ таслахыг би тун хүсээгүй юмсан. Зарцын цайвар цагаан царайд твдэн буй тэмдэг илэрхийг би ажиж амжлаа. Энэ бол эхнэр бид хоёрт ч бас л амаргүй хэрэг. Гэвч үннийг хэлэхэд бид хоёр Чарльз гойд айх автар дассан байсан болохоор нас барснаас нь хойш одоо болтол сэхээ авч чадахгүй байна. Эндээ байгаад байна гэхэд бид нарт хэцүү л байна. Бид нар Баскервилл хоолд хуучин байдгаараа байж нэгэлж чадахгүй байна. Та тэгээд яая гэж бодож байна? Бид эрхэш ажил төрөл янзалж дөнгөх болов гэж гордож байна. Чарльз гой маань бид хоёрт бас өгөөмөр ивэлээ хүртээсэн. Одоо та өрөө тасалгаануудыг үзэж болгоно уу? Хуучин цагийн энэ хооллын 2 дугаар давхар дахь 2 хайс бүхий өрөөгөөд 2 суман шат гарсан байв. Тэндээс байшингийн 2 булан хүрсэн урт хонгил байна. Унтлагын бүх өрөөний хаалал энэ хонгил руу харжээ. Миний унтлагын өрөө Баскервиллийн унтлагын өрөөтэй нэг жигүүрт бараг өөдөөсөө харсан хаалганд таарчээ. Энэ өрөө тасалгаанууд нь бүхэл байшингийн төвийн хэсгийг бодвол буцгай орчин үеийн маягтай гадна тод өнгөтэй цаасаар доторлож олон заа зэрэгцүүлэн асаасна. Анх Баскервилл хоолд ирэхэд төрсөн эвгүй сэтгэлдлийг овоо заслаа. Доод давхрын хоолны өрөөний баргар эвгүй байдал аргагүй гайхмаар. Энэ бол доод хэргмийн хүмүүсийн суул зөхөх хэсгээс ганц гიშгэм шатаар зааглан өндөрлсөн тавцан дээр эзний ширээ тавьсан нарийн урт тасалгаа юм. Өрөөний нөгөө үзүүрт министрелийн байр байна. Бидний толгой дээр тэр хол байгаа мундаг том гулдмайнуудын цаана утаа тортог болсон тааз үзэгдэнэ. Эрт дээр цагийн нарийн цэнгэний дүл маналзуулсан бамбар, хэнцэр дэгжин, омгосон догшин хөөр наадмын энэ өрөөний ёозгүй байдлыг зөөлрүүлдэг байсан байж магадгүй боловч хар унгийн хувцсумссан 2 эр ганцхан дэнлүүний бүдэг гэрэлд хүүрнэн суухад хэлсэн үг хүртэл аяндаа сааралтан бүдгэрэх тул ая зангаарч гэсэн тааруухан байх нь арга байжв. Хатан хаан Елизаветийн үеэс эхлээд регентистийн хэнцэр үеийг дуустгах хугацааны янз бүрийн хувцсумссан өвөг дээдсийн олон зураг байшингийн ханнаас биднийг ширтэн дүлий дүмбэд харах нь бүрч аяйгүй. Энд аятайхан хүүрнэн ярих яриач үүсэж өгөхгүй байсан тул бид хоёр хоолундаа идэж уусны дараа бильярдын өрөөнд тамхи татах гэж очиход сая сэтгэл тэнийх шиг болов. Энэ бол бузгай орчин үеийн байдалтай өрөө байна. Энэ орчны байдал төрөх дотор хүн баярламар зүйл даан чалга. Энэ бүхэнд дасаж болдгол байх. Гэвч одоохондоо над тун аягүй байна. Ах маань цор ганцаараа ийм байшинд амьдарч суухдаа бухимдтэр нь игэн зүг юм. За яах вэ? Одоо ингээд тарцгаая да. Өглөө босоход тийм хачин эвгүй юм шиг санагдахгүй байж ч магад гэж Генриг вэ хэлв. Би унтахаар хэвтхийн өмнө цонхны хөшгийг онгоолж харав. Хэдийгээр ядарч туйлдсан боловч нойр хөрөх янзгүй унтах сан гэдэл баахан тийжиж хэвтлээ.
Хаан юм нэгэн хол нэг газар. 15 минут болоод л цагийн цохид сонсогдохоос өөр энэ байшингийн доторх ил хөл, нам гүмийг алдуулах зүйл огт алга. Бүр шүндүл болсон хойно барин 50 чимээ миний чихийг дэлдэв. Аргагүй л зүрх сэтгэлд нь шимширсэн эмэгтэй хүн ихэр татан уйлж байгаа дуун мөн. Би орон дээр өндийн суугаад чих 50 чагнасан чинь уйлах чимээ тун ойрхон. Чухамдаа энэ байшингийн дотор гарч байна. Дахин хагас цаг хүлээсэн боловч цаг цохих чимээ байшингийн ханыг бүрхсэн оронгоо үсний шаржигнахаас өөр юу ч олж сонссонгүй өнгөрөв.